За даштай даргаыг бол дэмжиж байгаа. Хоёр зүйлийг ер нь асуух гэсэн юм аа гэж. За нэгдүгээрт сая манай сандаг өчрөн гişүн хүндчлөөдөө тэр сайхан бэлэг гэд хүн Америк нэгдсэн улсад очсон байж байгаа. Тэрийг нь ирээдүйн ойрын ирээдүйд бидэрт авчрах боломж байна уугүй юу гэдэг таас их хурлын гишүүд бодтойгоор нэгт хэлж өгөөч. Тэгээ тэр хүн ирэхгүй болохоор бусд нь ингэж болдгийм байна. Гадаад очиод ингэж байгаад ирэх юм бол одоо болох юм байна гэсэн ойлголт одоо Монголын нийгэмд их хүчтэй төгссөн байна. За хоёрдугаарт нь та бол одоо сонгогдоод ирэх 6 жил энэ соён гэгэрүүлэх чиглэлээр нэлээд хүчтэй ажил хийвэл яасан бэ гэсэн миний хувийн бодол байдیں۔ Жишээ нь биднэрт нэг манай Монголд нэг авилгач юм шиг, өглөгч юм шиг юм зөндөө байгаа юм. Нэг хагалгаанд орохоор л эмч нартаа хэдэн төгрөг заавал барьдаг. Тэмээ хүүхэд төрүүлэхээр ч тэрийг барьдаг. Нөгөөдөл нь ч авч ийдэг. Ийм нэг сонин авилга гэхэд хэцүү, өглөг гэхэд хэцүү юм жилүүд олон байгаамаа. Тэгэхээр энийг бас нэг сэтгэлгээний хувьд өөрчилж ирэх жилүүдэд энэ одоо соён гэрүүлэх чиглэлээс тодорхой ажлууд хийх ямар төлөвлөгөө байна гэсэн юм хоёр асуулт байна. За сая тухайлсан хүний нэр асууж байгаа шиг байна. Ер нь Америк нэгдсэн улстай бол эрх зүйн харилцан төлөх гэрээ байхгүй. Энэ бол одоо тодорхой хэмжээгээр бас их өөрөө л ирэхгүй л одоо манай одоо байгууллагын зүгээс болон манай ойлгож бүхэн байгууллагын зүгээс бас тэн дээр бол арга хэмжээ авах бол ер нь болцоо муутай байгаа. За соён гэрүүлэх чиглэлээр бол соён гэрүүлэх чиглэлийн ажил бол манай байгууллагын тэргүүний одоо зорилтод ажиллаа. Ер нь одоо гол ажлын нэг. Бид соён гэрүүлэх чиглэлээр бол одоо боловсролын байгууллагатай бол нэлээд ус хамтын ажиллагаа авилгыг үйл твцсэн одоо болсон үйл твжих одоо ийм үзэл одоо залуучууд хүүхдүүдэд хүргэх чиглэлээр бол боловсролын байгууллагуудтай сургуулиудтай бас хамтран ажиллаж байна. Бүх сургуулиудын одоо ихийг одоо чадвал одоо бүх сургуулиудаа ерөнхийдөө энэ сургуулиудын сургуулиудад шударгасны кабинетыг бид нэр байгуулж байгаа. Ингээд байгуулад явж байна. Ямар ч гэсэн одоо энэ төсөв мөнгөний хүрэлцээтэй байвал одоо бүх сургуулиуд шударгасны кабинеттай, шударгасны бүлэгтэй энэ чиглэлийн сургуульд ордог ийм чиглэлээр одоо явахыг зорж байгаа. Боловсролын яамтай сайдтай бол одоо бид сургуулийн хөтөлбөрт одоо үндэсний хөтөлбөрт заасан байгаа сургуулийн хөтөлбөрт одоо авилгыг үйл твжих үзлийг одоо бий болгох чиглэлээр энэ сургуулийн одоо хичээл одоо ордог болёо гэсэн ийм зорилт тавиад явж байна. За алдар жахлан гишүүн тодруулъя. Тэгээд би бол соён гэрүүлэх чиглэлээр ажиллараасаа гэдгийг нэлээд тийм дэмжиж байгаа. Түрүүний миний яриадсэн жишээ бол одоо бид нар бүгдээр хүлээн зөвшөөрсөн тийм нэг юм байгаа шүү дээ. Эрүүл мэндийн салбарын жишээ. Тэгэхээр тэрийг заавал одоо хүн амьтныг одоо шалгаж цагдахгүйгээр соён гэрүүл ирэх жилүүд бас болох юм байна л гэсэн надад хувийн бодол байдгийг. Тийм одоо арга хэмжээ зохион байгуулад ингэж болохгүй шүү гэдэг юм уу. Ямар нэг хэлбэр бид нар тийм юмнаас салах ёстой л монголчууд бид нар тийм хүнд юм өгдөг. Нөгөөх нь аваас орцсон тэр сэтгэлгээнээс бид нар салахгүй болохоор л Монголын нийгэмд энэ авилгын асуудал ингээд жижигээрээ энэ тэмдэл ингээд олноор байгаад байгаа. Тийм учраас эх 6 жилээс таныг бас энэ соён гэрүүлэх чиглэлээр хүчтэй ажилласаа гэж хүсэж байна.